За сайн бацгаана уу. Өнөөдөр миний найз нууц ноёнтон rock pop-ын Kingmaker Наранзун маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бид нар найзууд Наранзуныг Сани гэж дууддаг. Тэгээ сайн уу? За юу вэ? 50 да. Сайхан хаварч чинь нөө. Баярлалаа. Харин тий. Тэгээ ер нь ажил ихтэй байгаа юм шиг байна. Яг энэ уран бүтээлч хүмүүс яг эд коронавирусын үеэр лонгот нь орж ирдэг юм шиг байна. Тэгээд ирсэнд баярлалаа. За мэдээж өөрсөнд их баярлалаа. Тэгээд бат өргөлийнхаа урилгыг авахгүй бол тэгээд энэ насны одоо алдс болоод дуурахгүй шүү дээ. Тэгээд сүүлд 50 насны өдрийн өрөөд ирэхгүй юм шиг учраас тэгээд айгаад урч их бодлоо тэгээд. Ер нь бол сүүлийн үед юу гэдэмдээ маш их тийм энэ коронагийн үеийг ялж гарахын тулд бид нэг зөв юм хийх ёстой. Түүнээс ингээ стресстэй байх. Тэгэхээр зөв юм хэн сурах нэгэн сураад уран бүтээлээ хийх нь шийдэх юм уу. Тэгээ энэ цаг хугацааг ашигтай зөв тал руу эргүүлэх гэдэг нэг юм. Тэгээ энэ хугацаанд бол харин бүр эсрэгээр миний хувьд бол амар тийм завгүй болцсон. Ерөнхийдөө байна. Тэгээд тэр нь ч энэ цаг хугацаа энэ юг туулахад тэгээд дээрэс нь одоо юу гэдэг гэртээ байхад хүртэл одоо цагийг нөхцөөх те. Ер нь шинэ юм хийгээд байна. Маш их шинэ юм хийж байна. Одоогийн байдлаар бол одоо юу гэдэг өнгөрсөн жилийн өмнөх одоо ажлуудын маань тайлан одоо CD-нүүд нэрээ дээрээс нь дараагийн цомгийн хийж байгаа ажлуудын ерөнхийдөө бүх зохиох ажлууд нь дуусаад ингээд юм их тийм явж ин тэгээд ер нь чиш өөрөө мэдэн тэгээд одоо юу гэдэг нэг тийм юу гэхээс илүү одоо яг биднүүсийн насан дээр чинь илүү нэг агуулга руу нэг тийм гүн deep mic руу орд юм байна. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд юм хийхэд илүү юм цаг хугацаа олон талаас нь хуучин бод бага хахтууд шууд барьж аваад зүгээр юу ч бодохгүй яадаг гэсэн. Одоо илүү их тийм нэг энэгээр нэг хүнд нэг юм хэлчихсэн гэсэн гэдэг юм нэг хэрэгтэй хэрэггүй юм бодсоор гэтэл ингээд цаг хугацаа. Тэгээ хуучин бол одоо юу гэдэг нэг цомог момгийг бол нэг 6 сар маар энэ хийдэг юм да одоо нэг цомог бол баг илж ингээд 2 жилийн зарим нь 2 жилийн бүр ажил болсон баг жишээ нэ. Тэгээд бүр одоо элемент болгон дээр нь ач холбогдлогддог шиг тийм. Гоё байна гэдэг шиг нэг. Гэхдээ гоё байна гэдэг. Ер нь түрүү нууц ноёнтон гэж хэлдгийн учир нь олон хүмүүс мэддгүй юм шиг байлээ. Тэгээд манай Наранзун чи ингээ айгүй мундаг уран бүтээлчтэй ард нь ингээ үйждэг хүн байхгүй. Жишээ нь манай Нагийг бол бүгдээрээ л мэддэг байх. Тэгэл Нагигийн яг продюсерны дууных нь үг аян зохиодог. Тэгээд ингэж зогсоод ингэж ийм царайтай дуулмуул гэдэг. Манай ер нь бол яг үнэн би бол зарим зөвөр гомдноор байдаг шүү дээ. Ингээл л шүү дээ. Хэлж шүү дээ. Нэг дунд бараг 3 сар маар заагаад ингээ бүрснэ нервтэй стресстэй л өөрийгөө бараг л ч одоо ойр халаа. Тэгээд клип гарангууд клипийн тоглосон тэр хүүхний тухай яриад байгаа байхгүй. Энэ яасан сайхан энийг сайхан хос шүү тэргээд тэгээд гут дараа нь энэ дуучийг сайн түнэс тэр зохиосон байрсан тэр хүн амтныг нь харж байгаа нэг шиг шээд. Угаасаа л тийм л байдаг. Тэгэхээр яг ер нь нөгөө Kingmaker гэдэг шиг Star Maker Санигийн гараас ч одоо их мундаг гой прожектууд гарсан. Жишээ нь та нар юуг мэдэх вэ? Dizzy Man гэдэг одоо нэг солиотой нэг проект байсан. Тэрний одоо эзэн нь энд сууж байна. Тэгээд тэр бол бас их сонирхолтой гоё проект байсан. Дараа нь одоо ингээ Wasabi гэдэг хүмүүс мэдж байгаа охтууд байна. Тэгээ Wasabis хамтлаг гэдэг айгүй хөрхөн охтууд. Тэгээд тэр чинь зөвхөн Монголд биш. Одоо ингээд ялангуяа Япон, Хятад руу айгүй зүүн Аз руу ерөөсөө тэр айгүй хүчээ авж байгаа. Тэгэхээр одоо ийм мундаг нууц ноёнтон байна. Өөр чинь хэнийг яачлаа? Хишиг далайн энэ чинь бас чиний дуугдуулаад байгаа. Би ерөнхийдөө бол яг ер нь нийл бүгднтэй л ажиллаж ирсэн л та. Тэгээд ер нь бол 2003 онд Америкээс ирэл тэгэл ерөнхийдөө хурж ирэл хамгийн түрүүнд мейжер ихэлсэн проектт оролцож эхэлсэн бол Kiwi. Ангерман тэр нэг хамтлаг байгуулал. Тэгэл тэр Kiwi-гийн болдгоо шүү гэдэг дуу хийж эхлэв. Тэгэл тэндээс хойш нэг хэсэг Kiwi-гийн бүх дуунууд хийжсэн. Тэгэл тэрнээс хойш болдоотой нийлээд B production гэж тэнд ажиллаж хахад одоо тэр 3 охин Kiwi, Agima
Ингээл тэ нөгөө нэг баахан их шиг юм ингээл. Тэр өнөө банана гэдэг нэг хэсэг явсан шүү дээ. Тийм тийш hotspot гэдэг хамтлагтай нэг тийм яг нэг киви гэж яагаад эмэгтэйчүүдээ болохоор банана юу тийм банана гэхэр над нэг тийм ангирмаа өгсөн юм би. Тэгээд банана гэхэр над нэг тийм хүнсний зах шиг сүлдээ ингээ бүх жимс ингээ тий цуглуулгаад байсан учраас тухайн үед жоохон тийм hotspot ч юм уу халуун цэг ч юм уу гэдэг нэрийг сольж исэн. Тэгээд сүүлд нь тэр оригинал байсан ихэнх хүмүүс нь солигдоод сүүлд нь тэр нагийн энтрийг оруулаад тэгээд одоо нагийн чинь гартлан тэр hotspot гэж шаардлагатай бий болж исэн. Dizzy Man бол одоо тухайн үед Америкээс ирчээд мэдээ үзчихсэн чинь нэг тийм сонирхолтой нэг хүн их сони ярьдаг тийм хүн мэдээ уншаад тэгээд би хаад энэ хүн чи харин тийм оригинал өөрмөс хүн байна уу тий. Тэгээд хашрыг тэр хайр гэж юу юм бэ freedom энтергээ тийм дуу хийж өгөө. Тэгээд тэр нь тухайн үед бас нэлийн тийм хит болж исэн. Ер нь манай сайны бол өөрөө бас тийм яг стандарт тийм хийвэн хүмүүс биш. Тэр TikTok бол бас их хөрхөө болсон тий. Гэхдээ юу ч юм дэ би ер нь өөрөө нэг тийм хэрэг дуртаач гэх юм уу янз бүрийн юмыг юм оролдож үзэж тогн цохолдог нэг хүүхдүүд гэж багтаа. Ер нь маш их тийм тог могон цохуулж гар уруугаа юмор цохмох. Яа тэгэхээр юм ингэ тийм сонирвч юу те. Тэгээд одоо ч гэсэн тэр юу байж идэг. Тэгээд тэр платформ гарч ирснээс хойш тэгээ ороод ингээс их хөгжилтэй санагдаад. Тэгээ би өөрөө бас нэг тийм өөрийгөө амжилттай болно гэж бодог байхгүй. Би зүгээр л тэнд маазраал тэгээд харсан ч дандаа хүүхдүүд бахаар нь ингэчлээ гэд нөгөө өөрийнхөө инстаграм уу шидчихсэн чинь тэндээс вайрал болоод сүултээ хамаг нуусны илрээд тэгээд дараа нь бүр сүултээ кино мэн тоглоод дууссан шүү дээ. Тэгээ би ч өөрийгөө би багын уг нь жүжигчин болъё гэж их боддог юмсан. Тэгээд тэр шанс эзэж олж байгаагүй. Тэгээд сүүл тэгээд тэр чинь нэг юм хүн нүүрний мимик энтер гэл янз бүрийн тийм одоо жүжиглэх караоке юм уу та бараг л ч тэгээ ойлгоцсон. Тэгээд тэргээр нь бахан газарсан. Тэгээд тэр нь сүүлдээ нэг нөхөр авчиж тэндээс нь хуулж коллекцээж фэйсбүүкээр цацсан чинь тэр нь бүр сүүлдээ ичиж өгөхэд бүрээстэй гай гуугаад анаатаад одоо устгачааш тэгээ байхгүй дэндүү оройцсон байсан. Тэгээ ер нь бол би тэгж боддгийн. Уран бүтээлч хүн бол хизээд юм үлэн байх хэвээр. Ийм тийш тэгээд ийм залуу одоо тэнэг гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ тэнэг гэдэгтээ нэг юм муухар тэнэг биш юм сонивчхан ямарваа нэг юмд ингэж залуу хүний одоо юу гэдгийг одоо 50 хүрэх гэж байгаа мөртлөө нэг юм 18 дуттай адилхан л тийч TikTok оролдоо явж идэг чинь л яг уран бүтээлч сэтгэлгээл гэж би хараад байгаа байхгүй. Тэрнээс ингээл нэг юм нэг амар цатгалан болцсон. Тэгэл нэг юм соёлын тэргүүний ажилтан гавьяат мавьяат гэл одоо нэг юм мундаг цолондоо дарагдаад ингээд юм бялуурчхаараа нэг тэр уран бүтээлч хүн дотроо хүчтэй болов гэж би бас боддгийг. Ер нь бол би болохоор ер нь уран бүтээл үнэн байх хэрэгтэй. Тэгээд үнний ирэл гэдэг чинь өөрөө амар эрсдэлтэй байхгүй. Яг юу үнэн гэж хэлэх юм те. Тийм, юу гин гэж хэлэх юм. Тэгээд одоо дуу болгоны хойно ямар нэгэн тийм бодиттой үнэн юм дээр. Тэгэхээр тэр өөртөө тэр үнэн имийг олж авахын тулд хүн янз бүрийн одоо тийм туршилт тэ өөрөө цаг хугацааг туулах ихэвчлэн одоо юу гэдэг хүмүүсийг өнгөрсөн л их явах туртай байдаг. Одоо яа тэгвэл эдгээр чинь нөгөө нэг дурсамж их дуулах туртай. Би бол эсэргээрээ ингээд ирээдүр явах туртай. Тэндээс юу байна вэ? Тэгэхээр нөгөө ирээдүйдээ холбогдох яалтчгүй залуучуудтай холбогдох болчиход байдаг. Тэндээс ч нөгөө дандаа юм юунууд зөрөгтэй юм шинэ юмнууд гарч идэг учраас тэнд их тийм над байх нь мэдээж одоо юу гэдэг нь тэгэл хүн чинь тодорхой хугацаа туусны дараа эргээд нөгөө хойшноо харж л байгаа. Гэхдээ ирээдүг ерөөсөө хайж болохгүй гэсэн тийм. Тэгэхээр уран бүтээлч юм бол ерөөсөө дандаа юм цаг хугацааг амар сайн мэдэрч явах хэрэгтэй. Миний хувьд яг энэ цаг үед сая дурсамж гэд хэлсэн юм чинь би эргээд чи бидний баг нас чиний үүсэл гарлалын тухай ярмаар байна л да. Одоо хүмүүс
За яг бид нарын үеийнхэн бол мэднэ, хүүхдүүд бол мэдэхгүй байх. Одоо манай Бадар ууган гэдэг их мундаг ая зохиогч, дуу зохиогч, одоо өөрөө дуулдаг юм. Яг үнэхээр original singing songwriter байсан. Тэгээд манай наран зам маань тэр агуу хүний яс махны тасархаа энэ чи ингэж явж байгаа. Чи нэг аавынхаа тухай нэг хамгийн гэрэлтэй гоё дурсамж юу вэ? Тэр ер нь одоо юу гэдэг чи өөрөө бид нар нэг хотын хүүхдүүд те. Тэгээд нөгөө бүх юм тэр өвөө эмээс эхэлж байгаа. Тэгээ манай өвөө бол Бадраа гэдэг одоо танаа юм цаглууд нэг үеийн бас юм урлагийн бас жимчнүүд шүү дээ те. Сувдууд гэж гэх юм цагсламаагаа хүн болгон мэддэг шиг манай өвөө Бадраа гэдэг одоо халуун үлгэн нутг гэл дуун гэхдээ Монголын ард түмэнд дуулж идэг. Тэрний дараа одоо танаа ээж, манай аав өнөөдөр чи бит хоёр бас л ингээл уулзсан ингээд байж нэг чинь нэг юм бакалины үеэрээ ингээ хүмүүс заавалч юм холбоотой байдаг. Тэр нь өөрөө ингээ цаанаасаа юм зургтсан. Магадгүй чи бидний хүүхдүүд бас нэгэн цагт ингээд уулзаад бас яриад байж тийм яг хинч тэрийг одоо зохицуулаагүй өөрөө ингээд хувь тавилаа авчираад. Тэгээ манай чинь нэг аав ээжийн танилцуулаагүй би хууль зүйн дэдийн оюутан мань хүн би ч андуурч танилцсан тий. Нөгөө баярсахантэйс тий. Манай 10 Багдад нөөцлсөн нууц найзтайгаа одоо баяр сайхан гэх найзтайгаа уулзах гад. Тэгээ тэрийг ямар болсон би одоо 10 жилийн дараа танихгүй учраас нөгөө их сургуулийн актив заална тий. Яасан чинь Батөр гитар тоглосон сууж ирсэн чинь юу н багийг илгээл тэгж байгаа юм чинь багийн юм чи хоёлоо юмгүй нэг л танил тэр үуч нэг тэгжсэн жил нэг хажууд нэг залуу хараад сайн байна уу гэсэн. Тэр нь баярсаа энэ нэг юм байсан Батөр тийм баярсаахан бит хоёр ч бас найзтай. Та хоёр ч тэр Орос 14 мөр үгээ тий. Тэгээд би ч өнөө юунд байжгаад хууль зүйн дээдэд 2 дугаар курст тэгтээ олон улсын харилцааны 1-р курст би бас давхар орсон байсан. Би ч бас нэг давхар англи хэлний юм уу. Тий. Тэгээ баяраач нөө Франц хэлнийх байхгүй. Тэгээ бит хоёр чинь тэнцээгээ нийлцээ явж ирсэн чинь би нэг хүнтэй уулзсан ч билүү. Тэгээ нэг актовын залраа явдаг байхгүй. Тэгэл оюутны үеч хоёлоо танил болсон шүү дээ. Тэгэл нөгөө алдарт джентльмен байгаа шүү дээ. Тийм баяр сайхан бит хоёр. Баяр сайхан энэ хоёр джентльменд оролцоо. Тэгээ тэр жил чинь баяр сайхан чинь хэд орлоо? 4 билүү 7 билүү. Тийм цаа чи орсоо. Тэгээ чи төрүүлээд би чинь тэр үржин бадам ихчд бас баригдсан байхгүй. Баяр сайхан чи ор гэд тэр задуучуудын нөгөө холбооны нэг давхарт нэг зааланд идчихсэн гэдэг юм catwalk шиг юм хийцээ гэд тойроо алхсан би харж ирсэн цухтаа. Суур гэд нэг тийм Бацуур багш бид нарыг загинж оруулахгүй тэрнээс одоо орохооргүй байсан. Тэгсэн чи Бацуур багш нөө харж ирсэн чинь хин үржин бадам чи энэ нөхрөө яах вэ гэсэн чинь маргааш өглөө бараг л чи одоо тасгалдаа яваараа би тэгээд зогтсон. Тэг чин өнөө би тайхарт явдаг байсан. Тэгээ тэр үеийн тэр фитнес гэдэг чинь юу биш те. Өнөөдрийнх шиг одоо би мөнгө төлцөн мөлцсөн энэ тэрэ тийм юм байхгүй шүү дээ. Тэр чинь бараг мөнгө төлөөжгүй байх. Тэгэл тэнцээ очиод яг цэргийн журмаар хоцорсон бол торгуултай ингээл сунаагаал үн дээгүүр үсэрч хараагаал тэгэл бид нар чинь 3 хүн орсон байхгүй тэр джентльменд. Би хин гамба тэгээ инх 50 гэдэг өндөр гамба бид гурав тэгэл яг бэлтгэлээ хийцэн байжсэн чинь суур огш дуудаал над дээр гэл гуруула ингээл ирсэн чи энэ джентльмен гэдэг өнөө супер сэтгүүлийн бачаргал зохион байгуулж ирсэн шүү дээ. Мань хүн ирээд суур огшийн тархийг натгадаг байхгүй. Тэгээ өнөө тайхарчим тэр жил бүх өнөө жингүүдэд юу авцсан авраг авцсан багш өөрөө яг чемпион болоод үнэмлэхүй аврагыг авцсан тэгэнгүүт та нар ингээд ийм гоё юунд орохгүй мө өдр гэсэн чи шууд ташаал буугаал Батэргэл гамбат инх 53 ор гэл мэдлэг үстгээл орж байгаа байж тээ тэгэж чин баяр сайхан бас баяр сайхан ч орж ирсэн тий тэгээд л анхаарсан. Тэгээ тэрний дээр одоо сувдаа их чиг бол одоо мэдээж зөндөөл бас мэдлэг байх гэх. Тэгээ манай аав чи өөрөө бас урлагийн яг юу болохоор өөрөө киноны бас найруулагч хүн байсан учраас маш их юм урлагийн хүмүүс би дагаж их явна бага хахад. Тэгээ ерөнхийдөө илүү юу гэхээсээ илүү надад тэр дуу хөгжимтэй дурсамжууд нь илүү их
ойрхон байд. Ялангуяа Долгион ахтай хамт манад их тийм гитар тоглолтдог шиг. Би гэхдээ Долгион ахыг тэр үед бол санахгүй жоохон байсан болохоор манай гэрт нэг 3 4 гитар тэгэл нэг ах ирээл тэр хоёр ингээл би анх самтын тэр хоёр сууж байгаа нэг уйрын ус шиг бөргөлсөн хараа гэл яг тэрийг зохиож ирсэн тэр үеийг би яг сандыг тэр үед байсан миний бүр бага нэг тийм зураг мураг энэ бас фото байдаг шиг санаж байгаа ах тийм. Тэгээ тэр үеэс яажсэн. Тэгээ аавыг радиод очиж их тийм бичлэг хийхэд нь бас хамт явжсэн. Тэр Улаанбаатарын агаар гэдэг дууг дуулахад бол би яг тэр Монцан одоо нөгөө төв шуудангийн тэр юунд чинь радио Монголын радио байдаг гэсэн. Тэрний оройд тэр студид хамгийн анх тэр Улаанбаатарын агаар гэж хаяг бичлэг хийж чад би тэнд бүр өстө нэр амар зогссон байхгүй. Тэгэхээр амар санд нөгөө өөдөө тэнд очоо дээрээс нь үлсээд зээлгээд нэгэнтээ очиж явж болдгоо. Тэгээд манай ээж ч өөрөө бас аав ээж хоёроо их дагаж ээж ч нөгөө дизайнер хүн болохоор бас амар их хувцсны загвар магвар хийдэг. Тэгээд надыг нөгөө хүүхдийн намайг угаахад юм хүүхдийн хувцс өмсүүлдэг. Тэгэл нөгөө хуучны сац орны нөгөө лизерүүд ирдэг штэ. Би одоо Громико гэдгийг одоо уулзж ирсэн. Чаушевскийд яаж ирсэн тэр үеийн нөгөө нөхдүүд шүү дээ. Дандаа 90 гутал нөгөө манай ажил үйлдвэрийн каминад сүлж мүлжүүд юу гэдэг баах нөгөө ингээд үйлдвэрүүдийн тэгэхээр хүүхдийн хувцсыг би хүмүүсдэг. Даанч чи их мадал шиг алхаад гэдэг юм аа. Багаас тэгээд их юм миний хүүхд нас дандаа нэг тийм урдлаг уурын сахивтай холбоотой. Тэр нь тэгээ намайг манай гэрт бол би өөрөө өвөө мэдэр өссөн. Манай аав ээж хоёр бол оюутан багтаа намайг өвөө мэдэр гэсэн учраас би илүү их өвөөтэйгээ илүү эцгхийн одоо холбоо тэнд би илүү төлөвсөн гэх юм да. Тэгээ манайч чинь одоо бүх л урлагийн яруу найраг одоо юу гэдгийг хөгжим тэгээд өвөгийн тэр олон шавнер тэгээд хамт уран бүтээлч тэгээд нөгөө алтан үеийн хүмүүс бүгднтэй нь яаж юм чинь. Сүүлд тэгээд өвөө чинь нөгөө түмэн их чуулга гэж байгуулаад тэгэхэд одоо танаа эмээ цогцлмогоо энэ төр нийлээ тэр үеийн одоо бүх л одоо нөгөө алтан үеийн хөгжүүл маань одоо ч зарим байгаа тий. Одоо тэрийг үүсгэхэд бас тэр өвгийнхээ ачаар энэ мундаг хөгжүүлийг бас ихэнхийн амин сэрүүн багт нь өнсрүүлж өнөрлүүлж өөр дээр нь бас тий зураг хүргийг авч ингэж явж ирсэн бас тэр их сайхан азтай. Тэгээ манай аавын зүгээр миний хамгийн мартагдчихгүй дурсамж юу гэвэл бит хоёр ийм манай аав чинь өөрөө 33 мм-ийн ийм хальсаар зураг авдаг нөгөө ингэдэг. Тий. Тэгээд тэрийг боловсруулна өөрөө бас зураг аваад фото их сонирхдаг. Тэгээд ийм 0 дотор хоёул нэг улаан гэрэл тавьж байгаад ингээд угаадаг штэ тий пленк. Тэрийг ерөөсөө мартдаг. Тэгээд дараа нь хоёул ийм хувцсны шүүгэн дотор ийм тэр нөгөө проектороор 33 авсан киногоо хоёлоо үзээд бүр өстой. Тэгэхэд над бүр тийм юу гэдэг бүр хамгийн тийм мартагдчихгүй. Тэгэхэд би бараг 3 мурвтал байсан баг. Гэхдээ тэр үеийн дурсамж л одоо хүртэл. За 3-аас арай том байсан гэдэг лээ. Би ер нь багынхаа их сайн сандыг. Бүр даашаа бүр нэлийн тийм юутэй багын ойсантай сүүлд ингээд ер нь жоохон юу тааруулсан. Ер нь багынхаа юм бол яг тэр ер нь бүр заримдаа тэр багынхаа байсан бүр юу ингээд зүүдэнд их хардаг. Тэгэхээр тийм хүүхэд насны дурсамж их тийм хурц үлдсэн гэх юм уу да. Өөрөө нөгөө сониуч болохоор янз бүрийн. Тийм. За ингээд нэлээд хоёлаа яриа мань явчлаа. Тэгэхээр чи нэг аавыгаа дурсч нэг уугнаа ахын дуунаас нэгийг хаяараач. Тэгээ би ч одоо нэг сайн дуучин биш тэгээд нэгэнт Батөргөлийн одоо дарамт шахалтанд найзынхаа одоо нэвтрүүлэгтэн дэмжиж одоо нөгөө ярьдаг штэ тий. Болохгүй нөхөр. Гэхдээ манай болохгүй нөхөр учраас дэмжих ёстой гэдэг шиг. Ямар ч юусэн ингээд бас найзахын хүнд ирсэн чи одоо дуулах хэрэг. Үг мүг мартах бол зүгээр энэ хүнд. Тэгээ би юу н өөрөө нэг тийм дууны үг мүг ерөөсөө чийждэг. Өөрөө тийм олон юм зохиож бодож идэг учраас ингээд нэг тийм тархиа аль болох ингээд юм султгах амар байдаг. Тэгээ илүү их юм толгоонд юм байхаар хүн тэрнээсээ бол стрессдэг ч юм уу. Тэгээд өөрөө бас нэг сүйд бас нэг тийм
жоохон юм мартдаг тийм үүтэй угаасаа тэгээд ихэнх юм амар мартчихдаг. Тэгэхээр заримдаа бас тэр нь юм зүгээр би ч гэсэн бас айгүй их мартдаг. Сарул шүний сувдан шүдрий чимсэн цэцгээс зэрүн байна. Сэтгэлдээ чамдан хэлсэн үгийг зэрүн цэцгээс сонсон болов уу? Сэтгэлдээ чамдан хэлсэн үгийг зэрүн цэцгээс сонсон болов уу? Сэтгэлдээ чамдан хэлсэн үгийг зэрүн цэцгээс сонсон болов уу? Олбортоя үрингээ огцон цэцгээс сунтаагүй байна. Учрал чамайгаан талан байхыг одвол цэцгээс мэдсэн болов уу? Учрал чамайгаан талан байхыг одвол цэцгээс мэдсэн болов уу? Учрал чамайгаан талан байхыг одвол цэцгээс мэдсэн болов уу? 6 сарын наран хураад зуны цэцгээс өнгөтэй байна. Зүгтээ чамдан жаргал өрөөч зуны цэцгийн багтаа барьяа. Зүгтээ чамдан жаргал өрөөч зуны цэцгийн багтаа барьяа. Зүгтээ чамдан жаргал өрөөч зуны цэцгийн багтаа барьяа. Ийм л ганц тайны дуртай. Энэ үеийн дуунууд надад их гой санагдтыг. Яг одоо яалтчгүй л Бадруугаах тэгээд энэ инээмсэглэл гэл яг нэг цаг үеийг одоо эзэгнэлээ штэ тийм. Инээмсэглэлийн бүр бэлтгэл дээр би асар их очиж ирсэн. Тэгээд бүр бүгдийн сайн. Тэгээд би нөгөө хүүхд болохоор нөгөө бөмбөрөнд их дуртай. Тэгээд нөгөө инкуш гэдэг нөгөө инээмсэглэлийн яг нөгөө бөмбөрч яахын хажууд штэ амар байх дуртай гэж тэгээд түн таснес гэл тий. Тэгээд чинь гам болдох юм ах чинь бол тэгээд гоё ах нар тэгээд тэгээд яг энэ дуунуудыг ингээд сонсохоор ардын дууны нөлөө маш их сонсогдоод байдیں۔ Тэгээ одоо магадгүй танай аав чинь өвөөтэй чинь их ойрхон бас байсан болов уу тэгээ яг тэр үеийн дууны ийм ардын дууны философик орчин үеийн одоо нэг социалист реализм гэдэг шүү дээ. Тэрнтэй амар гоё ингэж сүлжиж яг нэгийг нөгөөгөөс нь ялгахын аргагүй тэгсэн мөртлөө яг тэр ардын аялгау байгаад байдаг их сонин гоё уран бүтээлүүд гаргаж ирсэн гэж надад санагддаг. Тийм. Ер нь манай аавын ихэнх бас зарим дуунуудын одоо шүлэг бол угаасаа манай өвгийн шүлгүүд байхгүй тийм. Тэгэхээр нүрнэс чин тоя цацарч талдгийг үлнэ гэдэг. Тэр чин дандаа манай өвгийн өвг тэгэл атар цэцэг мэцгээд хөвчлэн байдаг болохоор Улаанбаатарын агаар болж шүл манай өвг гэдэг юм уу тийм. Тэгэхээр нөгөө тэр талаараа юу те нөгөө өвөө эмээнэр чинь болохоор жинхэнэ суурь нь бол ардын те манай өвч угаасаа ардын урлагийн судлаач юм байсан. Би ч уг нь яг үндэ бас ардын урлагийн судлаач юм шүү дээ. Тэгээд тэр юуны үеийн нөгөө хөгжмийн зохиолчдын чи ерөөсөө тэр суурь нь өөрөө яг л ардын юуны байсан болохоор их тийм тэр хоёрын синт их тэр үед их амжилттай явсан юм шиг байна те. Тэгээд зөвхөн юм бас юм дууш оркестр одоо юу гэдэг сонгодог одоо гончиг сумлогоо мөрдөрч байгаа баримтаа энтрийн харах чинь тэднүүсийн бүр суурь нь өөрөө фундаментальны классик музик хэрнээ тэрэн дээр явж байгаа тэр аялгау нь өөрөө тийм суурь нь яг ардтай урлаг сонсогдоод байдаг тийм тэгээд тэрний чинь дараа одоо юу гэдэг хангалах мах гэл одоо энэ шарвуугаа жанцнаруугаа эдгээр чинь бас тэгээд яг тэрийг
Улирчилж шавнарна тий. Тэгээ яг бид нар нэг юм залуу хүний зан гэх юм уу да бид нар одоо энэ нэг барууны өрнөдийн соёлыг бас нэлээд ингэж сая дагаж явлаа. Гэхдээ нэг монгол хүний зам байдаг штэ нэг гадаад явчаад. Гэхдээ тэнцээ ямар ч удаан амьдарч исэн заавалчгүй ингээд нэг нутг руугаа тэмцдэг нэг юм монгол хүний чанар байдаг гэж би боддгийн. Тэгээ энэ яг манай дуун дээр ч гэсэн одоо тэр ажиглагтаад байгаа байхгүй. Ингээд нэг хэсэг бид нар ингээд нэг айхтар барууны юм явж ирсэн аа. Эргээд дуунд маань яг ардын язгуур урлагийн нөлөө өдр ингээд яг буцаад ингэж орж иж байгаа тийм давлгаа ажиглагтаад байна л да. Гэхдээ яг нөгөө би болохоор өөрөө жишээлбэл хөгжмийн миний юусаа яг сүр хамгийн анх яасан юус Beatles дээр яажсэн анх би өөрөө Beatles-ийн бүр улаан ногоон шар фэн байсан учраас ерөнхийдөө British тэр гармоны тэрийн юусоо өөрөө тавигдсан байт юм. Хүмүүс яг юу сонсч идэг. Тэгээд би чинь ерөнхийдөө багасаа нэг орс сургууль муугаад их орс дууд пенерийн дуунууд чинь ерөөсөө хүчээр заадаг байлаа шүү дээ. Тэгээд сүүлд нь би чи өөрөө бас гадагш Америкт олон жил байсан. Тэгээд ерөнхийдөө бол нэг жоохон юм бас нэг юунаас илүү хүндэрсэн гэх юм уу миний хувьд. Тэгсэн мөртлөө нэг ийм сэтгэлд нэг тийм чинь хэлээд байгаа. Суулгасан юм бол хэзээ шалга болохгүй шүү. Тэр өвөөгийн бас нэг тэр анхтэр тухайн үед бас суулгаж ирсэн юмнууд ингээ үлдсэн. Тэрний одоо ачаар гэх юм уу да тэр нөгөө Монголоо алдаагүй гэж хэлэх юм уу тий. Түүнээс биш миний ер нь туулсан юм дандаа юм өрний Европ, Америк гэдэг ийм юм дээр учраас магадгүй заримдаа миний ихэнх дуунуудын ерөнхийдөө юм гарч байгаа аялгуун өөрөө дандаа юм. Ялангуяа тэр нэг сөрөг хүчгээ та хоёрын баяра та хоёрын сүлд гаргасан тэр альбом дээр надад Beatles гэхээсээ илүү бүр яг Depeche Mode амар сонсогдоод байсан. Тэр чинь нөгөө second хоёр дахь давлгаа гэдэг шиг Coronaгийн хоёр дахь давлгаа гэдэг шиг нөгөө Beatles-ийнхаа дараа чинь нөгөө илүү нөгөө new wave одоо тэгэл post punk тэр чиглэлийн юу чинь яг орж ирсэн шүү дээ. 90-ад оны ихэр яг л ардчлалтаа хамтж байсан. Хаалга хаг цохол баахан юм орж ирж. Тэгэхэд юусэн миний хамгийн өөрөө тийм вичи өөр бас жоохон тийм итгээд юм дуртай байсан. Хамгийн их тийм анхаарал татсан тэр юу бол тэр Depeche Mode хамтгийн Personal Jesus гэдэг дуу анх бүр ингээд Янк гэдэг Янк гэж орж ирэл тэгэл тэрнээс хойш би тэр нь яг тэр Храмачицкий гармонд одоо юу гэдэг тэр дуу муу зөвхөн заавалчгүй бас юм пентатоникт байх хэрэггүй юм байна тэр гэл нэг хэсэг тиймэр өвчлсөн байхгүй. Тэгээ шүү дээ өөрөө нөгөө дууныхаа шүлэг аяг би дандаа өөрөө хийдэг. Тэр үед тэгээд өөрөө нөгөө залуу байх чинь нэг тийм жоохон юм бас нэг абстракт бас тийм юутай тэгэл одоо нөгөө тухайн үед чинь нөгөө хин хамд галсан сүх мөх гэлтэй бас нэг тийм ануудаар тэргээл ийм нөхдүүдийн юу бол их тийм бид нар чинь би тэгэхэд бас тийм шүлэг өчтдөг нэг тийм нэг үе байсан шүү дээ. Тэгэхээр тэр шүлгийг чинь суур нөгөө аялгуун миний бичсэн шүлгэний аялгуун яагаад ч одоо жишээлбэл ийм цэцгсийн дунд ч юм уу аялгуун тарахгүй байхгүй. Харин тий. Тэгэхээр нөгөө тэрний ч өөрөө суур нэгж байгаа тийм юм итгээд байх хэрэгтэй учраас тэр сүрэг үрчгийн хамтлагийн одоо сүүлд 24 жилийн дараа мөрөөдлөө тий. Чиний одоо жишээлбэл бас нөгөө юу гэж чинь би нөгөө iTunes-ээр EP гэж чинь татаж аваад сонсоход яг тэр чинь яг л нөгөө юуны бас л мөрөөдлөө нэг юм биелүүлсэн тий. Ерөнхийдөө бидүүсийн дуу чинь ингээд нэг төвцөнд одоо түүцэнд нэг юм дуурдаг тий. Тэгээд кассетэн дээр ячаал наран тулд ирсэн тэгэл. Тий ерөөсө Батөрөгийн дууч өстэй бүх дуу цаг үед зах дээр уудсан. Өстэй 20 жил дуурсан байхад наран тулд Монго руу гарахад стаж богдээ хараад тэн дээр ч өстэй джинс шалган жилээ шүү дээ. За нэгэнтээ ажигтай харуул гэсэн юм чи өгшин чигээр тэр нэг. Тэгээ би ч одоо тэр дуугаар ч мөн ч олон охтуудыг чиний дууг ашиглаж танилцчихлаа гэж. Үгүй тэр юу яаж байгаа байхгүй. Чиний нөгөө манай баяр сайхан чиний дууг их дуулах дуртай байхгүй. Би ч өөрөө нөгөө оригинал гарч н хүний нөгөө юу сурах амар тийм сонирхолтой. Тэгээ нөгөө хин баяр сайхан чи их тийм өөрөө бид хоёр чинь нийлж их дуулдаг байсан юм чи тий. Тэгээд баяр сайхны нөлөөллөөр чиний дуунууд руу
чинь сонсдог болсон байхгүй. Тэгээ ер нь яг чи бидний оюутан байх үед тэр амар гоё юу орж ирсэн, давлгаа орж ирсэн гэдэг чинь үнэн. Жишээ нь би Depeche Mode-ын тэр өнөө Smooth Operator лөө тэрүүнийг амар Smooth Operator биш лээ. Smooth юу гэдэг вүлээ тэр чинь нэг. Enjoy the silence үү? Би нэрийг одоо мартчихжээ. Depeche Mode-ыг би зүгээр нэх олон дууг нь яг нэг дууг нь ядаг. Миний сонсдог чинь бол Tanita Tikaram байхгүй. Tanita чи юу боддог юм бэ? Тэр амар зөв. Тэр үчин Tanita Tikaram ч үнэхээр бас шинэ юуг авчирсан тий. Зэрлэгтэй. Тэгээд тэр чинь нөө эрэгтэй эмэгтэй нь мэддэхгүй. Нэг юм хоёр дуучин байсан шүү дээ. Нэгт нь Tanita Tikaram. Тэгээ яг харахад яг нэг юм Инлиан залуу шиг царайтай зөвүүн тий. Нөгөөх нь болохоор хин хогоо нөгөө хар хүүхэн чинь ингээ нэр бас мартдаг болчихжээ. Надаас аврал хаагаад тэр миний хүүхээс хаар думтарсан явж байгаа. Тэгээ яг тэднэрийн яг энэ дуу би одоо санахаараа хэлнэ. Яг тэднэрийн энэ дууны нөлөө нь бол өстой агуу байсан. Susan Vega гэдэг одоо жишээ нь тэр бас л яг юу штэ folk country биш. Цэвэр яг тэр одоо British pop маягийн л юу байсан те тэр чинь одоо гиснээс би чамаас одоо ёстой яг улаан нүүрэнд чи яагаад country юу альтерд орсон юу анхнаас манай аавын ерөөсөө цэвэрлээ бич банк country сонсдог байсан. Энэ сая Kenny Rogers маань зайл бурхан баг. Тэглэж төрхий бас мөн чих дахиаг нэгдсэнтэй гэдэг шиг. Тэр чинь бас дахианы мах юу шард зардаг байсан шүү дээ тий. Тэгээд энэ аав ерөөсөө Kenny Rogers-ын дууг баян сонссон. Тэгээд кассетэн дээр байсан. Манайх пянцтай байсан. Пянзан дээр мань хүний альбомтай. Тэгээд нэг кассетэн дээр манай нэг ах Америкт элчинд ажилладаг байсан. Тэгээд Kenny Rogers-ын дуунуудыг ингээ кассетэн дээр бичээ явуулсан. Супер шүү. Тэгэл хөдөө явахаараа тэр үний чинь баян сонсон. Би одоо сүүлийн үеийн чи ингээ анзаархад миний юу бас амар country нөлөө орцсон. Яг тэгэхээр би ч нэг яг Missouri-д байхад Branson, Missouri гэдэг бүр жинхэнэ улаан хүзүүтнүүдийн нутаг шүү дээ тий. Тэнд чи ерөөсөө нэг ваа гэж ярьдаг Америк хүчин байдаг. Тэгээ тэнд байх чи би бүр country дээр юуны яг country чи яг Монгол пентатоник аялгаа ихтэй. Тийм учраас их тийм гоё аялгаутай гэдэг байхгүй. Ер нь их гоё шүү country. Тэг ер нь л country-гийн юмыг ингээ сонсоо. Country чинь дотроо бас маш олон янз. Тийм одоо заримд нь бол амар дургу тэнэг санагдаад. Заримд нь болохоор үнэхээр ингээд яг уусдаг байхгүй тийм. Тэгээ ялангуяа тэр Kenny Rogers-ын дуулсан яг тэр хитэн балладууд бол бүр амар. Тийм шүү дээ. Kenny Rogers бас Coward of the County гэдэг тэр одоо жишээ нь яг эр хүн ямар байх ёстой гэдэг тийм нэг юм болгонд оролцож ингэж яагаад байдгүй. Гэтэ нэг яасан болвол тэрнээс болгоомжлоорой гэсэн нэг тийм гоё утгатай дуу байдаг шүү дээ. Тэр интриг одоо ингээд багадаа яг ингээд сонсч өссөн. Гэхдээ ер нь би нэг Америкт биш ер нь яг жинхэнэ нөгөө ковбойуд биш үү тийм одоо хурчин залуус. Тэд нар чинь бол жинхэнэ ир хүмүүс байд юм бил. Хаа очиж. Тэгэлдээ тийм баян Орос ир хүн, Монгол ир хүн яг Америк тэр хурчин залуу 3 нэг тийм төстэй нэг тийм юунууд байд юм бил. Тийм зам. Ер нь бол яг жинхэнэ Америк бол хөдөөний Америк шүү дээ. Яг тэр Нью-Йорк, тэр DC-гээр явхад бол тэд нар бол зүгээр хотчоод ерөөсөө өнөө ямар ч биш гэдэг шүү дээ. Тийм болцсон хүмүүс. А яг тэр жинхэнэ Америк хүний мөн чанар тэр сэтгэл зүрхийн таны гэх юм бол бүр тэр хөдөөнд л очих хэрэгтэй. Би ч тэд нарт чинь. За ингээд ажуултаа харуул. За. Ач бүгдийн харуулнэхөө амгалан болоод тайвандаа албанд морцсон хүүтэн нав миндэхөө амар болоод исэн мэндэ албанд
холбоонд мордсон хүүтэн мэндэхөө амар болоод исэн мэндэ баруун чихмэн хангинаад байх чихөө багын найз минь дурсаа юм болов Бэснэний бошхон үгүйч болоосаа Ургаст голдон дахин очирсан Бэснэний бошхон үгүйч болоосаа Ургаст голдон дахин очирсан хангинаад байх чихөө зүрхний амраг санаа юм болвоо засаг ноёны дөнгөн үгүйч болоосаа зурч болтугай хүүгээ харах юмсан засаг ноёны дөнгөн үгүйч болоосаа зурч болтугай хүүгээ харах юмсан шинжин юмуда байн байн дэ цохмын татлаад байх чинхөө буцаж харахын шинжин юмуда байн байн дэ цохмын татлаад байх чинхөө буцаж харахын шинжин юмуда come back За стогой. Тэгээ ер нь ингээл энэ ардын дууны угшилтай болохоор энэ хүмүүсийн дунд ч гэсэн энэ айгу чиний дунд энэ хөөмөө ихтэй микс одоо хөө ерөөсөө хийж болдог байна. Тэгээд яг хуу бас миний нэг мдэггүй явсан юм бол энэ Beatles ч өөрөө бас country мөн folk айгүй их нөлөөлсөн юм байна шүү дээ. Irish folk их нөлөөтэй. Тэгээд тэр нь ингээд танигдахгүй болоод ингээд айгүй гоё гармон болоод ингээд ороо явцсан. Тим нөлөө ихтэй гэж тэр юу судлаач нь үздэг юм билээ. Харин би өөрөө айгүй сонин Beatles-д дургу байхгүй. Тийм. Багасаа. Яг чи Beatles-ыг сонсохоор айгүй уйтгартай санагдаад байдаг. Тэгсэн мөртлөө Beatles-ийн дуунуудыг шинээр өөрчилж дуулсан хувилбаруудад нь cover-д нь айгүй дуртай. Тэр Across the Universe гэдэг кино Fender's Across the Universe дээр тэр айгүй гоё дуулсан. Эсвэл нөө Eva Cassidy гэдэг нэг хүүхэн байдаг шүү дээ. Зайл тэр чинь нэг 40-д нас орчлоо да тий. Тэгээд мань хүний тэр Imagine энтрийг дуулсан юу бол бас тасархаа шүү дээ. Ер нь яг хуу тэр чинь нөгөө тухайн үеийн л одоо үнэхээр одоо зарим хүмүүс бол одоо юу гэдэг Beatles-ийг яг чам одоо юу гэдэг хитрхи одоо юу гэдэг юм гэлцал гэл тээ. Гэхдээ сүүл рүүгээ бол Sgt. Pepper's одоо тэр юмс бол Beatles-ууд би бол тэрнээс хойшхт нэг дуртай байхгүй. Ер нь бол бүхэл одоо тэгээ задлаад үзэхээр Beatles-ээс ингээд маш олон юм урсгалын сүрийг тавьсан байдаг. Тэгээд одоо панк дуунууч их хийдэг байсан. Тэндээс одоо ингээд урсгалын юун дээр заавалчгүй бас нэг юм юмнууд байж идэг. Тэгэл магадгүй тэндээс одоо бас тэр нөгөө new wave энэ ч гэсэн баг л тэндээс ингээл элементүүд нь ингээд эргээд ингээд бид нар нөгөө яг бүгдийн цаг хугацаа тэр чин өнгөрцөн юм чинь анализ хийхэд амар болчихсон. Эргээд би дандаа ингэж буцаж очиход дандаа юунууд нь байж идэг байхгүй тийм. Их сонин тийм өөрмөц санагдал л та. Юуны би бас нэг Beatles-ийн үеийнхний одоо дуу гэх юм уу да. Тэр чи одоо бид нар тэр 60-аад оны үеэс хүн Beatles гэж сонсоод байна шүү дээ. Гэхдээ эргээд тэр үеийн дуунуудыг ингээд би бүр хайж үзэхгүй. Тэгэхээр Beatles-тэй адилхан дууралттай тийм
хамтлагууд айгүй олон байсан юм билээ. Тийм. Ерөөсөө тэр чинь нөгөө одоо л манайхтай яг адилхан байхгүй. Нөгөө нэг анх соёл эрдэнэ, айз мөргөөгөл те. Тэд нар чи бүгдээр нэг л нэг өөрхий хөгжим гитар нөгөө наазахнаас ахуулаад тэгээ нөгөө амьдралын тухайн үеийн дуулах долгион те. Ер нь нэг долгион нэг адилхан тийм. Гэхдээ тэн дотроос Rolling Stones бол бас яста жинхэнэ эсэргүүний нөхцөл байсан шүү дээ тийм. Тэр хоёр ч их хоорондоо найз дээрээс нь өрсөлддөг тийм санаа. Яг би тэрүүнийг ингээд сонсож байхад надад айгүй сонин тийм юу төрсөн, сэтгэл төрсөн. Ер нь нэг юм цаг үеийн шалгуур гэдэг өөрөө их сонин юм байт юм байна. Яг тэр юмдаа үнэнч байсан хүмүүс яг үлддэг юм байна. Одоо ингээд чивтээр одоо бас л ахиж явна шүү дээ, тийм. Тэгэхэд бид нарыг залуу тэр оюутан байхад чинь бас л зөндөө олон хамтлаг энтрүүд ингээл байдаг л байсан те. Гэхдээ одоо яг ингээд тунж үлдсэн хідэн бол яг яалтчгүй тэр үнэнч яг тэр нөхдүүд байгаа байхгүй. Стилтэй үнэнч тэр соёл урлагтай үнэнч тийм хүмүүс. Ер нь бол тийм л дээ. Одоо би ч гэсэн өөрийнхөө одоо ажилладаг хүмүүс хэлдэг ингээл эхний чамайг гаргаж ирсэн тэр юу болгосон тэр ийм хэн болгосон тэр юмнаас ерөөсөө урууж болохгүй байхгүй. Яа тэгэхээр маш их өөр нөлөөлөл өгдөг. Тэгэл өөрөөсөө ингэ гарч ирсэн танигдсан тэр юмаа гинт нэг дахиад нэг амжилттай явсан хүнийг дөөрөх юм бол энэ тэр зэгээр нурж байгаа байна. Одоо сэхэтний төөрөгдөл гэдэг шиг би ч одоо бас нэг онон баттай нийлж нэг хэсэг бахан төөрсөн шүү дээ. Нөгөө бахан рок болоод би чинь ер нь дандаа кантри сонсдог хүн чинь яг хуу кантри чинь кантри рок энэ төр гэл ингээд угаасаа Leonard Skinner энэ төр гэл явцдаг л да тэрэнд нь дуртай. Тэгсэн чинь онон баттайгаа нийлснээс хойш би чинь бүр улаан рок болоод нөгөө Guns N' Roses, Aerosmith энэ төр чинь бол үндсэндээ айгүй хүчтэй төрж орж ирсэн. Надад бол мэдээж тэр нөлөөсөн pop rock сонсдог гэсэн. Би чинь бүр солиороо Sepultura, Megadeth гэдэг бүрсдэг хүндэрсэн шүү дээ. Гэхдээ тэгэл мөнх оргилч гэсэн тэрүүнийг дагаад рок амир их сонсдог болоод сүүлдээ мань хүний чинь юу сонсголоо? Uriah Heep ч лөө сонсгосон. Наа чи юм хачин Lasko юм аашиг юм даа тийг. Онон батгс чи энэ хуцаа чи алах нь үгүй гэдэг. Мөнх оргилтой чи би ч гэсэн нэлийн олон юм дээр хамтарч ирсэн. Ялангуяа тэр сүүл бид нэр Platinum дээр мөнх оргил бид нийлээд тэр сөрөг хүчийн дуунуудыг амьдаар тоглосон шүү дээ. Нам авсаа тий. Тэгэхэд юу гэсэн ер нь мөнх оргилтой фан л да. Чамаас ерөнхийдөө арай өөр. Тэгэхээр чинь яг миний өнөт нэг кантри байсан үеэс яг өнөө рок руу орцсон байсан үед мөнх оргилт яг тэр гитар сонирхож эхэлсэн байхгүй. Тэгээ мөнх оргилч бүр багада амар энэтэй ямар ч сонсголгүй нөө 5 дууны дунд нэг аятай гэдэг шиг нөхөр байж байгаа. Тэгтээ яг тэр гитар ингэж оролцсоор байж байгаад өөрөө тэгээд ингээд айгүй хөгжимлөг мань хүн бол сонсгол одоо амар штэ. Тийм. Монголын хамгийн сайхан ашигтай гитарч гэж. Ерөөсөө дандаа сайхан ашигтай. Тэгээд нэг орой ингээ ирсэн чинь ингээ AC/DC-ийн өнөт нэг Nothing Else Matters гэдэг юуны гаргацсан ч сууж ах шиг те. Тэр чинь одоо нэг 5-6 дугаар ангийн бацаа юм уу те. Тийм их сонин. Тэгээд онон бит хоёрын тэр нөхөрлөл чи өөрөө надад бас ингээ амар нөлөөсөн. Жишээ нь миний альбом дотор ингээ нэг тэнэг гэдэг дуу байдаг. Халахын гол гэдэг дуу байдаг. Тэр хоёулаа аян онон бат зохиосон байхгүй. За. Тэгтээ яг original тэр дуу нь бол яг амар хүнд рок байхгүй. Альбомонд орохдоо тэрүүнийг мөнх оргилт хоёр ингэж одоо аргадаж игдэг шүү дээ. Илүү зөөлсөн байхгүй. Одоо жишээ нь тэнэг гэл тэг чинь ерөөсө мангар хүнд юу байхгүй. Одоо жишээ нь эхэлдэг яг original version бол энэ байхгүй.
амар хүнд метал байхгүй. Гэтэл энүүнийг мөн хөргөлөвтөөр сууж хагаад яах вэ? Одоо би ингээд рок болоод ганцаараа өвчгнүүд яах юм бэ те? Тэр чинь яг рок чинь хамтлагаараа л дуулдаг ерөн дөө шүү дээ. Тэгэхээр энийг яах вэ гэдээ ингээд бодож ирсэн аа. Ерөөсө гранж болгоё гэдэг. Тэгэнгүүтээ ингээд ийм зөөллөд нэг баг Nirvana ч юм уу те нэг тэр хариу Nirvana-гийн баллад маягийн болгоод ингээд дуулчихж байгаа байхгүй те. Тэгээд ер нь бол тэгэл хүн өөрийнхөө яг тэр олсон стил яг зүрхэнд чинь яг юу ойр байна те. Яг өөр юмнууд бол таалагдчих болно. Гэхдээ яг жинхэнэ тэр мөн чанар чинь хийн гэдэгтээ яг үнэнч байх нь хамгийн чухал юм байна. Юусе тэндээс л урах юм бол хунгадлаа л да. Тэгээд ер нь копи ер нь би одоо юу гэдэг ганц үзээ гэдэг юм хулгай их. Ялангуяа уран бүтээлийн хулгай гэдэг бол ер нь их аюултай. Тэгэхээр хүн бол ерөнхийдөө юу авч болно? Санаа авч болно. Санаанаас гадна нөгөө эндээс inspiration гэдэг чинь сэтгэл хөдлөлийг авч болно шүү дээ. Тэндээс одоо юу гэдэг тийм өнөөдөр маш олон одоо жишээлбэл нэг төрөл жанраар маш олон дуу зохиогддог тийм. Гэхдээ яаж ч үсэн ингээд бүх юм оригинал байх хэрэгтэй. Ямар нэгэн үгээр. Тэгээд би бол одоо ерөнхийдөө одоо ингээд яг өөрийнхөө тийм оригинал юун дээр л тогтдог байхгүй. Тэгэхээр нэг асуух асуулт байна. Чи дуугаа яаж зохиод юм? Одоо жишээ нь чиний зохиосон дуунууд чи ер нь дандаа л ингээл за бүгдээрээ 100% биш юм аа гэхэд ер нь 80% нь бол ингээл дандаа хит болоод яваад байна шүү дээ. Тийм яг хоо би амар их тийм судалгаа хийжсэн. Би ч өөрөө нөгөө нэг хэрэг төртөө нөхөрч. Тэгээд гармоны их тийм судалгаанууд хийжсэн байхгүй. Тэгээ ер нь квадрат, мавдрат гээл те. Тэгээ би ерөнхийдөө эхний ээлжинд бол илүү их бацаан байхад юуруур их ач холбогдол өгдөг гэсэн мэхээр илүү ритм секцэр их ач холбогдол өгдөг гэсэн. Өнгө дууралт одоо юу гэдгийг те ер нь дандаа юм суурин дээр аялгаунд нэг их тийм юу өгдөг гэсэн. Тэгээ би нэг Мишель гэж хамтлагтай байхад тэр Мишель хамтлагийн дууг Монгол радиодод бичүүлж хахад би мөр дөрж байгаа давхиж орж ирсэн байхгүй яг тэр үед. Тэгээ мөр дөрж байгаа сонсчоод тэгээд наваа ороод ирсэн чи энэ хүүхд үү гэсэн би Бадруугны хүүхд байна гэсэн. Чи Бадрагийн ач юм уу гэсэн гэсэн. Өө тийм баха чи бас нэг юмтай нөгөө нэгээд тэгээд миний хүү чи ритм секц болж хамт их сайн байна. Гэхдээ чи аялгуун дээрээс анхаараа бүр дөрж гонаад гэсэн байхгүй. Тэгээ би бурхан ийм амар тэнгэрийн хүн одоо тэгээд яваад нэг шил юм байна. Тэгээд нохоо үед одоо өстой тэр хүнээс тийм сонсоод бүр өстой амар баярлсан. Тэгээд тэрнээс хойш би илүү одоо аялгуун одоо ангуурч олон жил ажил. Энэ зүгээр бас нэг тийм юу биш. Мэдлэг авьяас хоёр заавалчгүй юм нэг юун дээр ирэх хэвээр. Тэгээд би болсон болоогүй одоо 400 дуу зохиосон байна. Дууныхаа жигсаалтыг гаргалаа. Тэгээд ерөнхийдөө юу байсан бэ гэхээр хүн боловсрал одоо юу гэдэг мэдлэгээр дуу зохиох, сэтгэлээр дуу зохиох хоёр бол ерөөсө газар тэнгэр шиг ялгаатай юм байна. Тэгээд хизээ хамгийн одоо юм юу бий болдог гэхээр сэтгэл, мэдлэг хоёр нь яг нийлэх тэр мөчтөл ерөөсө орж ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө би яадаг гэхээр дуу зохиоход яагаад юу болж ирэх нөгөө би өөрөө яг өөрийгөө тэр нөгөө транс юу руу оруулдаг байхгүй. Ерөөсө нуугаад ах юм байхгүй. Би илүү одоо юу гэдэг нь яг тийм юм өөрөө тэр нөхцөл байдалд ингээд зүрхээрээ мэдрэх гэж их хичээдэг учраас тэндээс гарч байгаа онгод тэнгэр ихэрч одоо хүмүүс одоо бөө мөөл гэж тийм биш үү. Тархины гамма долгион илүү бол тэнд нөгөө яг сэтгэлийн нөгөө юу хөдлөөд жишээлбэл миний ихэнх хүн төрсэн дуунууд маш богино хугацаанд зохиогдсон дуунууд байдаг. Энэ нөгөө шууд сэтгэлээс явж байгаа. Жишээлбэл одоо зарим дууг бол би шууд сууж байгаа л ерөөсө 15 минутанд жишээлбэл ингээл санаагаа олоод тэгээд 30 минутанд бүр үтсэн байхгүй. Бүр миний одоо хамгийн хурдан зохиосон 30 минутанд үг аятайгаа нэг дуу гарч ирсэн. Тэр бол миний одоо рекорд байхгүй. Тэгээд тэр нь өөрөө одоо
хит болж исэн тийм дуунууд бол байгаа. Гэхдээ тэр нь яг нөгөө сэтгэл асан үед л тандаа. Зүгээр ингээд иймэрхүү дуу, тэрүүн шиг дуу гэсэн юмнууд бол их цаг ордог. Дээрээс нь юусэн амжилтгүй. Тэгэхээр би илүү юм юутай сэтгэлээр дуу зохиохыг оролдог учраас тэр нөгөө цаана нөгөө долгион сонсож байгаа хүн ч гэсэн очдөг юм байна л та. Тэгээд чи битэрийн аргачлал бол нэлээ өөр юм байна. Тийм. Тэгээд би дээрээс нь яадаг вэ гэхээр би нөгөө продюсер хүн чинь нөгөө дуусчтайгаа их илүү ажилтдаг. Тийм. Тэр хүний чи хоолойны диапазон жишээлбэл за одоо Нагийн жишээлбэл Саран гэдэг нэг дуу байна тий. Тэгэн гоч Нагийг юусоо тэр трансад оруулах. Миний тэр үнгаал Нагийн сайн муу дуулахээс илүү ихний ээлжинд тэр дуулж байгаа артистийнхаа зүрхэнд яг тэр мэдрэмжийг асах хэрэгтэй. Өөхтэй ч юм уу янз бүрийн болно шүү дээ. Гэрэл унтраа. За чи өстө их нэртэйгээ найз зөвхөн юу гэдэг юм бага тэр анх учирч исэн юм уу юу вэ найли бод мод гээл те. Тэгжиж тэгээд ингээд зарим тэр жишээлбэл яач дараа нь ингээд харахад гэрэл асахад агийн нүдэнд яг тэр юм орцсон байж байгаа юм. Бүр транст орсон. Тэгэхээр тийм юмнууд илүү их хүнд очдог. Тэр бүр одоо юуны тэр Нагийн дуулсан зарим дуунууд бол надад маш тийм юу сонсогдоод байдیں۔ Италийн дууны нөлөө нэлээд орсон юм би Итали дууг сонсдог. Яг Санремогийн юунууд надад яг амар тод сонсогдоод байдаг. Би болохоор өөрөө нөгөө нэг маш олон жил дотоод байсан ч гэх юм уу тэр утгаараа ингээд над нөгөө аялгуунууд өөрөө юм юу таахгүй. Тийм тэгээд одоо энэ орчинд бол одоо юу гэдэг хүмүүст бол энэ гадны дуу авцсан байх ч юм уу гадны юу гэсэн болохоор нэг тийм монгол хүмүүс тийм аялал гарахгүй юм шиг хаардаг тий. Би болохоор юусэн надаас юу гарч байгаа юм байж байгаа царин л тэр байхгүй чаас их тийм тэгэхээр тэр транс юг л хөдлөх ёстой гэж миний юу. Дээрэс нь мэдээж тэр ороод ирсэн юмгаа барьж аваад хамгийн зөв одоо юу руу оруулахын тулд маш сайн багтаа ажиллах ёстой. Жишээлбэл ер нь юм хоёрын хооронд мэдлэг саад болохгүй юу? Одоо жишээ нь би нэг хэдэн удаа ажиллаж исэн байхгүй. Одоо ингээд яг мэрэгжлийн хөгжимчд юм импровизац хийчих гэр чаддгүй. Яг одоо тэр нэг нотол яг харж тоглох гээд байдаг. Тэгэл нэг юм одоо юу гэдэг нэг ийм ая явахаар би бол нэг сонсож байгаа л гитарын дээр тэр үнийг тааруулж байгаа л дарж штт. Тэгэхээр яг мэрэгжлийн зарим хүмүүс нот нь хаана байна гэж заавалчгүй нот нэхэд нотгүйгээр дарж чадахгүй гэдэг нэг зовлон байна. Тэр нөгөө юу л дээ чи өөрийнхөө бүтээлийг тоглуулах гэж байгаа бол мэдээж шинж гисэн чиний уран бүтээлийг хүндлэж ч юм уу яг нөгөө мэрэгжлийн хүмүүс нь чамаас партитур нэх нь угаасаа тэр нөгөө сургууль нь тэгээ заасан байна. Мэргэжлийн одоо жишээлбэл мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа тохиолдолд нэг нот ч юм уу нэг юм өнгөнд алдснаас болж бүхэл бүтэн тэр дууны гармон ер нь тийм гармон муухай сонсогдсон. Тийм учраас одоо би одоо юу гэдгийг арийнхаа тэр явж байгаа хийлийн партийн тэрийг бол бүр яг бүр мэргэжлийн хүмүүстэй ажиллаж бүр бичүүл нотын тавиад тэгээд тэр ноото бүгдийг хувьлаад одоо нөгөө тийм миний сүүлийн альбомч бол яг тэгжил гарсан бүгдээр нөгөө юу тэгээд тэр чинь зөвхөн техникийн шүү дээ. Тэгээд дээрэс нь тоглох ур чадвар микс мастеринг ер нь амжилттай дуу гарах хэд хэдэн шалтгаан байдаг. Яагаад гэвэл нэгдүгээр сэтгэлээс байх хэрэгтэй. Хоёрдугаар маш сайн аялалгүй байх хэрэгтэй. Маш сайн үг байх хэрэгтэй. Дээрээс нь маш сайн дуучин байх хэрэгтэй. Дээрээс нь маш сайн хөгжимчд байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь маш сайн тэр хөгжмийг найруулсан байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь маш сайн тэр дуу чимээг авиг хуулж авсан байх хэрэгтэй. Тэгээд маш сайн микс мастеринг хийсэн байх хэрэгтэй. Дээрээс нь маш сайн тэрийг илэрхийлэх маркетинг сайн байх хэрэгтэй. Ингээд маш сайн худалдааны шугам дээр тэр очих хэрэгтэй. Тэгээ энэ 10 юугээр нөгөө хит глобал хит дуунууд явдаг. Тэгээд би өөрөө нөгөө шивэдүүд их дуртай юу гэдэг. Америкийн одоо бүх одуудын арын юунууд нь бол одоо Мартин Гинтер гэдэг одоо бүхэл тэр нөгөө Америкийн одуудын чинь арын юунд дандаа шивэдүүд байж байгаа байхгүй. Дандаа авторууд нь. Би нэг сонио юм уншиж байсан. Одоо сүүлийн үеийн энэ Америкийн тэр төрж байгаа хит дуунууд тэр нь бол бүр инженерчилсэн гэдэг байгаа байхгүй. Одоо
Twitter ярьж байгаа юм шиг нэг амар сэтгэл гэхээсээ илүү алгоритм гаргаад за энэ үед ийм юмнууд орж ирэх ёстой гэдээ бүр ингээд ухсраад тэгээд тэр нь за одоо ингээд юу гэдэг ер нь хүний тархины үйл ажиллагааны онцлогийг бараг ингээд судалсан. Тэгээ хүний тархи бол ер нь нэг юм хүлээж байгаа юм өөх юм бол их дуртай байдаг юм байна л да тийм. А тэрнээс арай өөр гажаад ингээд явчих юм бол тэр нь диссонанс болдог гэсэн одоо нэг тийм юугаар. Тэгээ ерөөсөө ийм байх хэрэгтэй гэдэг юм дуунуудыг инженерчилдэг болсон гэдэг байгаа байхгүй. Тийм яг YouTube ухах юм бол яаж шийдвэр зохиох вэ тэргээ тийм байгаа л да. Гэтэ тэргээр яваад нэг шийдвэр дуу зохиосон түүх бол надад байхгүй. Миний хувьд ягаад ч би бол хизээш тийм аргачлалаар бол шийдвэр зохиосон тийм түүх байхгүй. Дандаа сэтгэл хөдлсөн, маазарсан тэ ийм сэтгэл хөөрөлттэй үеийн юмнууд их тийм юу. Жишээлбэл Нисванысын улаан хэрвс гэдэг дуу миний дуу байхгүй. Тэр дуугийн амгаа бит хоёр маазраад тэгээ би үгнийх нь ихний санаа ингээд амгаагаар бичүүлээ би сан айн хийгээд тэгээд студиор очиж бичүүлсэн чи амгаа дуулж чаддаг. Амгаа би энэ хачин үглээ юм шиг юм миний стил биш вэ нэгэд. Тэгээд амгаа тэгээд бичлэгэнд амгаа юус дуулж чадахгүй би амгааг загнахгүй студийн микрофоноор чинь чам шиг юм амтныг ямар дуурчин гэдгийг хүсэн чам шиг юм рок байдгүй бойл мөл зайл майл ингээд бүр янз бүрийн ёслос үг мөгөө хэлсэн чинь амгаа гайхчих. Чи сая юу гэсэн бэ гэсэн. Зайлаа чиний хэрэг байхгүй чи чадахгүй ийм юмнууд хогийн саунд байхтал таармаар бүр амар үг хэлсэн чинь аа юу гээд байгаа юм бэ гэсэн. Юу гэсэн чи яа гэдэг ингээл тэгсэн чинь амгаа яах юм гэтэн амгаа дуулаараа гэсэн. Ваа чи тэгээд амгаа шиг тэр нөгөө надад дуурсан уураараа тэр улаан ирүүлж би дуугаад тэр дуун тэр жилдээс амар хит болоод тэгээд пентатоник гэдэг чинь зүгээр авч маад барлсан шүү дээ. Тэгээд тэгэхээр миний нөгөө ажилдаг аргачлал нууц тийм байхгүй дандаа нэг тийм дууштай юу гээд жишээлбэл тэр хүн хэлсэн тэр Disneyman дээр бол Disneyman чи юу би өөрчлөе гэж бодохгүй. Тэр өөрөөр нь тэр нөгөө гэдэг чинь хөггүй дуулж муулж байгаа нь өөрөө тэр чинь оригинал байхгүй тий. Тэрийг ингээд гоё дуулах хэрэггүй байхгүй гэдэг шиг юм уу тий. Тэгэхээр тэр нөгөө артист чи өөрийнхөө онцлог. Тэгээд яг хоо ийм хүмүүс ус ингээд ийм үрдүүл гэж бодоод би илүү нөгөө нэг яг ийм жишээлбэл чамд дуу хийхээр бол би одоо жишээлбэл хувцас ойдог хүн бол хоёул дэлгүүр ороод нэг одоо юу гэдэг те нэг компаниудын нэг үйлдвэр бөөнөрө гардаг заараа одоо юу гэдэг лээ те брэнд үчиг ийм хувцас ойд аваад арцмаар таардаг хүмүүс л тэгэл одоо гэсэн юм биш. Чамд яг зориулж өнгө одоо те хэмжээ дамжаа материал сонгож яг чамд энэ дэлхийд яг чамд зориулсан ганц хувцас ойд би илүү тийм хүнтэй ажиллах дуртай баггүй одоо чамд л зориулж л одоо тийм тэгэхээр их маш их цаг эрэхтэй хэрэггүй юм юу гаргадаг л байна. Окей, за хоёлаа нилээн ярьлаа. Чи нэг сайхан ай барих уу гэж. Ич одоо нэр ай гэхээр л одоо ай дуулдагтай агш. Тэр юу гэдэг лээ. Охтуудыг яасан гэлээ чи гээл. Охтууд яаж эргүүлдэг байсан дуунууд нэг бол. Би чи өөрийнхөө дугаар шүний гараар могоо. Тэгвэл оюутан үеийнхаа нэг дуунаас ганц бадаг яваа. Биш одоо нөгөө дууныхаа үгийг мартчихаа тэгээд энэ тийм дандаа яг тэр хэсгээр зүгээр чи ямар гэж явчих. Тайзан дээр дуулж байгаа мартаж байгаа биш. Наач бол өдөр болгон чи надад зурлаж үг болгонд минь дөрвөцөх юм өчүүхэн миний зүрх түнд гомдовч үзэсгэлэн чи минь үлдэн дурлсан алаг нүд чи нөөдөөс дургүйцэж намайг олох юм өнхөрч бодол дарагдан сухад ганцхан чимээ нүднээ харагнаа
буцаж одсонгүй нэгтэй үчийн намрын ганц модны навчиг найз минь чи бид хоёрын дурлал сум шиг өнгөрөх цагийн тоосон дарагдлаа. Өдөр болгон би чамд зурлаж өг болгонд автахдах юм өчүүхэн миний зүрх түн гомдож үсгсэн чимийн үлдэн дурлсан алэг нүд чин өдөс дургүйцэж намайг голох юм хонхирч бодол дарагтан сухад ганцхан чимээ нүднээ харагнаа наран буцаж одсонгүй нэгтэй үчийн намрын ганц модны навчиг найз минь чи бид хоёрын дурлал сум шиг өнгөрөх цагийн тоосон дарагдлаа. Юунуудыг марччихад байна. Тэгээ наач ч одоо 93 он. 3 он. Тий. Яг баяра наатах чинь яг дараад идэв гэсэн аахгүй. Би бол ерөнхийдөө дуунуудыг ингэж ерөөсөө үгийг ингэж марччихад байна. Түүнээс шилэг нь маш одоо ер нь бол бүр сүүлд өчигдөр уржигдэр зохиосныхаа үгийг ерөөсөө сандгүй. Дараагийн удаа хэрэг яхан бол бүр дуучинтайгаа авчирна гэж хэлсэн. Дууц бохоор ингэж болгоод дуулаа. Дээрээс нь би бас чамд өнөөдөр бэлэгтэй ирсэн байна. Миний nice. ерөнхийдөө энэ нөгөө Нагийн итгэл гэж цомог байгаа. За энэ бол одоо ийм 7 дуутай бүх дууны үг хай оригинали миний хийсэн 2 жилийн хөтөлбөр юм уу? Тэгээ дээрээс нь мэдээж Нагийн өөрийнх нь одоо хөгч хөтөлбөр энд оролцсон бүх уран бүтээлчд тэгээд уран бүтээлийг одоо юу гэдэг нь заавалчгүй цаг төлөвлөж хийх бол ер нь миний жоохон тэрний эсрэг байдаг. Сайн дуу юм бол хурданч болдог. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ цомгон дээр ажилласан одоо бүх одоо эхнийхээ гарсан бүх дуунууд нь бол айтайхан уран бүтээл болсон. Би хувьдаа тэгж бодлоо. Тэгээд мэдээж дүгнэхийг бол сонсогч ард түмэн одоо хүмүүс хэлэхэд би бол өөрийгөө магтана шүү дээ өөр шааваас өөр магтах хүн байхгүй юм чи гэдэг шиг. Тэгээд наад чинь бол одоо нэлээд олон яг миний өөрийн бас бодит одоо юу гэдэг сэтгэлээс гарсан юм бүтээл. Үнэхээр гоё. Би Нагийн дуунуудад дуртай. Тэгээд тэр тусмаа одоо чамайг зохиосон гэхийг хүмүүс нэх мэддгүй надад айгүй харамсмаар санагдаад байт тий. Яг энэ цаана үгийн 80 ингээд зохиосон хүн тий. Наги бол өөрөө энэ нэг маш гоё ингэж амьлуулж дуулдаг. Яг тэр сэтгэлээсээ тий. Тэр дуулж байгааг чи бас ингээд продюсерлж байгаа надад бол их гоё байдаг л та. Одоо наа чиний сонсоогүй өшөө 2 их гоё дуу. Чи өнөөдөр очиод тэр Kiss гэдэг дууг сонсороо. Үнсэлт гэдэг. Тэр бол нэлийн юутай. Дээрэс нь бас нэг амин хайр гэдэг нэг 2. Одоо амьд хөгжмийн найруулгаар хийсэн дуу тий. Нэстэ баярлаа. Enjoy гэдэг. Тэгээ ер нь яг хөө ингээд чи түрүү хэллээ л дээ яг юм мэдлэг
сэтгэл хоёр нийлэхээр гоё дуу төрдөг гэдэг. Энэ дээр бол одоо жишээ нь миний сонссон яг энэ амжсан дуунууд бол үнэхээр л айгүй гоё яг тэр мэдрэгддэг тийм. Миний хувьд бол яг мэдлэхэн дутаад байдгийн. Яагаад гэвэл би яалтчихгүй тэр хэрэгцүүч үншээ. Тийм хэрэгцүүч яг юу онлайн юу бол би ерөөсө хизээч орж байгаагүй. Тэгээд ямар санда сая өнөт нэг цаваа хонгорын бичлэгийг хийж яхад би өөрөө сая л мэдж байгаа байхгүй. Нөгөө тоглож исэн хүүхдүүд шориглохаа наа дотор чинь та 3 өөр химнэл холцсон юм биш үү гэд. Тэгээ би тэгээ тэгтэн л ойлгож байгаа байхгүй. Өнөө анх Монголын радио дээр тэрүүнийг бичүүлэх гэсэн чинь юунууд чадахгүй байсан байхгүй. Зарим нэгэн хөгжмийн зохиолчд наад ч одоо ямар хачийн юм бэ гэд. Ерөөсөө нотлохгүй. Тэгээд аргаа ороод нөгөө манай талигч хөгжмийн гавьяат сэтгэлтэн чин зориг дээр очиж нотлуул гэдээ явуулсан байхгүй. Тэгээ мань хүн дээр очисон чинь надад нотлж өгсөн. Тэгээ яагаад ингэж идэг юм бол гэдэг энэ мэрэгжлийн хүмүүс ичижгээ би гайхаад байсан ч тэр чинь таны эн чинь ингээ 3 өөр химнэл ингээ холилдсон дуу байна гэдэг. Тэгээ би бол өөрөө бодохдоо нэг л химнэлээр яваад байгаа шүү дээ. Одоо яг нэг яг энэ ташуунд бас миний бодол тийм. Одоо яагаад блюз гэж юм байна тийм. Тэгээ манайх ингээ зарим хүмүүс дуу зохиогт эхлээ ингээ дуу эхлэн блюз шиг эхэлсэн явж идэг байхгүй тийм. Тэр чи өөрийн гамтай, гармонтой тэгээ тэрэн дотор нь л одоо аялгауга олж ирсэн чинь тэгээд хөгжмийн зэмсэг дууралт тийм. Тэгээд тэр техник энэ тэр нийлж нэг юм жанр гарч байгаа шүү дээ. Бид нэг дуу ингээ блюз шиг эхэлж явж байсан аа. Тэгснэ дараа нь тэр нь ийм шансон маягийн болоод орос дуу шиг болж байсан. Тэгтээ чи өөр юу болдог чинь те. Ингээд ийм юмнууд байдیں۔ Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө нэг ийм юу гэдэг нь нөгөө хүмүүс нэг тийм ирлизний нэг тийм юу. Тэгэхээр анханасаа дуу зохиол тэр дуу чи өөр яг тэрэн дотроо гармоны хувьд ингээд яг байхгүй болохоор зарим тохиолдолд нөгөө хөгжмийнхэн ойлгохгүй байна. Нөгөө чөлөөт хүмүүс нь болохоор яадын юу дуул болно штэ гэдэг тийм дураараа ингээд хэлсэн. Тэр нь болно. Гэхдээ тэгээд эцсийн бүлэгтч яг нэг тийм юурн дээр яг нөгөө өөрөө нөгөө хөгжмийн юу чинь ямар гам дээр яаж байгаа тэргүүндэл захирагдсан штэ. Тэгэхээр тиймэрхүү юмнууд магадгүй болсон байж магадгүй. Гэхдээ тэр бол нөгөө хитрхийн нөгөө юу хөөвөл тэгж юу яана. Ер нь бол гэхдээ би бол чамтай хүн ер нь юу ч хийж бол хамаагүй. Тэрэнд ерөөсөө хязгаар байхгүй. Тийм ч учраас одоо маахны хэсвэс гэл дуу болгоны гол хипхоп гээл тэгээд тэгтээ ингээд чинь өөрөө жанра гэдэг чинь өөрөө яг тийм өнөөдөр тэр хүүгээ хамтлаг байна гэдэг чинь зүгээр нэг юм Монгол биш. Тэр чинь цаана нөгөө хөгөө ихэл хуур шиг тий квинтер хөглөх мөглөхөөс ахуулаад тэр доотлын одоо хамгийн доод хөг мөгөө энэ төр хүртэл хоршуулж байгаа тэр хөг мөг энэ чи өөрөө юм нөгөө Монгол хөгжмийн зэмсгийн юм дээр тоглох арга нь тэн дээр гараад ирж байгаа шүү дээ. Жишээл морин халах морин хуур баруун Монголын морин хуур хоёр ч нь өөрөө хөгийн хувьд жишээл халах бол пентон юу кварц дээр хөглөгдөж тоглодог тий. Юу икл болохоор квинт дээр илүү их тоглодог. Тэгээд одоо чавцсан хувьд ч гэсэн байрлал нь өөр тохиолдол байна. Ер нь морин хуур гэдэг чинь өөрөө дотроо ингээл юу чин тэр хялгасныхаа тоогоор хүртэл. Тийм уг нь бол жинхэнэ андууны хялгастай. Тэгэл цаар шир байна уу, давсган хуур байна уу. Одоо сүүлдээ одоо мэдээж монголчууд тэр юу бол илүү юм юу яатсан учраас классик хөгжмийг дагаад юм модон цартай болсон. Ер нь бол сүүлийн үед одоо Монголын тэр яг арьсан ширтэй бол үнэхээр гой дуурдаг морин хуурыг энэ манай морин хуур үндэсний хөгжмийн урлаачдын юу бол тийм чиг яг энэ бичлэг дээр эрэхтэй хоёр өөр хууртай ярьж байгаа байхгүй тэр өстө үнэхээр гой би одоо бүр морин хуур чинь нэг хэсэг бол $100 л байлаа шүү дээ сайн одоо байгальч хэн бэ энэ тэр ингээл морин хуурч би бас өөр морин хуур тоглох дуртай гэрт над бас 2 3 морин хуур байгаа тэгээд тэгэхэд хамгийн сайн морин хуурлаа одоо $100 гэдэг чинь амар мөнгө байлаа шүү дээ. Одоо тэгэхэд ингээд хөгжмийн дэлгүүрт байхад дандаа юм сая маяг гарцсан байгаа байхгүй сайн. Тэгэхээр би их баярлагдав байхгүй. Тэр чинь ингээд үнц нь орцсон.
Харин тий. Явж Дууралт гэдэг бол үнэхээр гайхамшигтай болсон байл. Миний хамгийн гоё дуртай хөгжим бол морин үндэсний тэгээ дээрээс нь тавшуур. Цооронд би амар дуртай. Одоо би өөрөө шүд муутай болохоор үлээж ингээд чаддаг. Гэхдээ би нөгөө ховдын булганд 6 сар торгууд дуу судалж нэг англи эрдэмтэнтэй амьдэрсэн. Бүр юндэрт тэгээд тэгэхэд би тэрнийг отаан гэдэг тэр нэг нутгийн хөгшин үгний дуусан дуунууд ингээд бичиж авч хахад бүр тэрийг дуулж их нэг чихэнд ингээд бүр сонсогддог байхгүй тавшуур. Тэгэхээр чи өөрөө тэгээд ингээд онгоцоор сүүлд ниссээд ингээд алтан нуруунд дээгүүр явж хахад ингээд бүр цонхоор харахад уйлаад нөлмөс гойж тэгэн гут ингээд бүчихэнд ингээд цоор сонсогдтал. Тэгэхээр тэр чинь өөрөө нөө салхих тэр нутаг уус бүх юмнээс гарч ирсэн бүгжийн зэмсгэл үнэхээр амар юм бэл. Зүгээр тэр үгээр нь би их шүтэн биширдэг. Өөрөө даанч тэр төлөлийн одоо юу сайн хөгжиг өгөх юм уу. Тэгээ би бас багтаа нэг 50 гарахаараа л нэг сайхан нийтийн дуу зохиолдог. Эсвэл ардын дуу ч юм уу гэдэг. Гэхдээ яг би ч нөө багасаа морин уран тэр тоглолтын болсон нэг хідэн ардын дууны юу дуунууд тоглолтог учраас тэр бас их юу яадаг. Тэгээ би ч бас цагтаа өөрхий буян хуурчийн шав байлаа шүү дээ. Буян гэдэг одоо мундаг хуурч байсан. Тэгээ тухайн үед одоо биднээсийн үеийн бидний дээдлийн үеийн бүх энэ хуурчир морин хуур хөгжин бүжгийн хуурчир маневрын юу заадаг гэсэн юм ундаг. Тэгээд надад хамгийн одоо би хамгийн отхон шавьжуудын нэг тэгээд буянгоо надад одоо тухайн үед ингээд одоо юу гэдэг би мөнгөний төлж авсан. Гэхдээ ингээд надад ингээд өгсөн өөрийнх нь нэг морин хуур одоо хүртэл байдаг байхгүй модон юутай цааштай. Тэгээ тэр дуу тэр юу өөрөө буянгоо хэлдэг гэсэн ингээд ерөөсөө чи тоглоолаа гэл. Хөл ингээд тэгээд ингээд чиний хөл чинь ингээд шивэртэж гин үгээ надаас сони юм асуугаад тэр үед тэгээ би гүү гэхээр тэгвэл сайн бэлтгэлээ гэдэг ямар нэгсэн чи жамин бид нар чинь бага бахтай ингээд тоглохдоо бүр хөлөө ингээд шивэртэл тоглолт би угаач болдгоо ямар сонин юу гээд тэрэн зүгээр тухайн үеийн хөгшчүүд бол тэр тэгж одоо давтдаг байсан гэдгийг л өөрхий хэлжил байсан байгаа юм л. Тэгээ сүүлд буян хуурчаас хойш бол одоо цаг бодрох гээд нор бонцдгоотой олон жил хуурцсан морин хуурч миний одоо өвөгийн шав бас гайхалтай морин хуурч бас их тийм өөр юм гэсэн үрмэц манер барилтын морин хуурч надад багшилдаг биш. Тэгээд ч юм уу одоо ингээд юм морин аваа тоглохоор яг тэр хуучны аргаар тоглохоор энэ морин хуурын чуулгын залуучууд харахаар инээгээд та нэг юм хөгшин шиг яг юм манер тоглоод нэг инээгээд тэгэхээр яг тэр юу н үлдсэн байхгүй тий. Яг оригинал хуучны барил нь тий. За ямар ч байсан сайн юм удахгүй язгуур урлаг суурьтай нэг гоё бүтээл ер нь гарах юм шиг байна. Тэгээ өнөөдөр Наран зун дуу зохиогч Star Maker миний багын найз тэгээд өнөөдөр хурж ирж хуучилж ай дуугаа өргөсөн чамд их баярлалаа. За ингээд найзтай амжилт хүсье. Ер нь ойр орхон бас ингэж уулзж ингэж ярьж өгөх гоё тий. Тэгээд үнэхээр бүх гоё сайхан юм бидний түүхийг мэддэг хүмүүстэй ингээд дурсамж юм ярих нь их гоё байдаг. Тэг ингээд юм тэгдэг үздэг хэр ингээд хараад байгаа. Заримдаа хичнээн залуучуудтай найзалдаг ч гэсэн ингээд юм ярихаар ингээд өөдөөс нь сайн тий. Тэгэхээр ер нь бол бид нар ийм шинэ гоё уран бүтээл хийхийн тулд тэр хуучин юмаа бол бид нар ерөөсөө орхиж болохгүй. Тэрүүнийг ингэж уламжилж авч явах хэрэгтэй гэсэн л ерөнхий санаа юм л да. Энэ нэвтрүүлгийн бас нэг бол нэг юм залуу үеийн уран бүтээлчтэй. Тэгээд Ахмад үеийн уран бүтээлчтэйг ингэж хооронд нь бас нэг ойртуулах, танилцуулах гэх юм уу тийм ээ. Тэгээд харамсалтай нь бид нар ингэж ер нь юмаа ярьдгүй юм байна. Дандаа ингээд нэг таарлахаараа хөгжмөө дарчдаг. Гэхдээ яг энэ уран бүтээлийн ард нь яг юу гэдгийг нэг яаж бүтээсэн, түүхэн юу юм гэдгийг ярьдгүй юм байна л да. Дээрээс нь бас юм би гэж явах дургу бас нэг тийм чанарууд байна л да. Одоо багаас л одоо юу гэдгийг
Дугаа чи. Чимээгүй гэл те. Тэгэл одоо нэг бид нар шин бага дандаа чимээгүй бойл дандаа нэг тийм хязгаарч би тав хүртлээ миний нэрийг бойл гэдэг байсан боддог байсан гэдэг шиг. Тэгээд тийм болоод ч юм уу ер нь ингээд нэг тийм би гэж яхаар нэг тийм суудсан юм шиг. Одоо коммунизмын хүүхдүүдийн толгойг ерөөсөө тийм учраас нэг тийм хөөцөлтөд байдгүй. Тэгээд нэг талтаа тэр нь одоо юу гэдэг нь өөрийгөө талаа таниулах тал дээр жоохон учир дутагдaltaа ч гэсэн ер нь эрдэмтэн хүн даруу ирэх мөрөн дүдгөн гэж тэр бол ерөнхийдөө тэр хүн тийм л хэвчээ би тэгж боддог. Тэгээд ерөнхийдөө нэг их тийм бас амтны анхаарал хүчээр авах гэдэг аюулт. Ерөнхийдөө тэгээд яг байгаагаараа л хийсэн сонирхол тийм. За ингээд найзуудаа баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяр та.